Сайн байна уу? Та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Цаавартай эвтэйхэн суух, эсвэл хэвтэх дурын сайхан барьшлаараа за болж өгвөл чихвч зүгээд бяцлаглаа сонсохыг хичээгээрэй. Илүү анхаарал төвлөрж дотоод руу өнгөх боломжийг олгодог байна. Цааврын хэвтэн суусан цагаан тухтай байрлал дээрээ би хам бүхий л хэсгийг сайхан тухтай байлгах гэж хичээе. Аль нэг хэсэгт өвдөлт, зовир, таагүй мэдрэмжүүд төрөсгөө аль болох та өөр тухтай эвтэйхэн байгаа мэдрээ. Болж игэл мөрөө сайхан цэглээ. Мөрөө цэглэхдээ толгоогоо бас цэх сайхан байгааг анзааръя. Эцгийн урагшаа удаахгүй, эцгийн хоошоогоо гидээхгүй. Их сайхан тухтай. Даал мөрөөгөөрөө унахгүй. Бие сайхан шулуун байгааг мэдрээ. Өнөөдрийн бясалгал бол бодлоо ажиглах, бодлоо удирдах. Ер нь ямар хөө бодлоо төрж байгаагаа ажиглах өдөр байгаа. Яагаад тэгэхээр бодол өөрөө хүний амьдралыг тэр чигт удирдах явдаг. Бодлоос бүх зүйл эхэлдэг байгаа. Сөрөг бодол ихтэй бол таны амьдрал илүү сөрөг, аз жаргалгүй өнгөрч яадаг болов. Харин эерэг өөдрөг бодолтой хүн төдий хэмжээгээр сайн сайхан зүйлийг илүү олж харж баяр баясгалантай амьдардаг. Тэгэхээр бидний хамгийн чухал зүйл бол хэлээд бодлоо анзаарч сурах бодол байна. Цааварт суусан байрлалаасаа үнэхээр сайхан амьсгал авъя. Амьсгалыг гаргая. Амьсгал авахдаа нэг гараа цээжин дээрээ байршуулаад цээж дээшээ төвийн өндийж байгааг мэдэрнэ. Амьсгал гаргахдаа цээж доошоо бууж байгаа мэдрэмжийг ажиглана. Гараа яг цээжин дээрээ байршуулаад өөрийнхөө амьсгал бүрийг мэдрэхийг хичээгээрэй. Амьсгал аваад цээж дээшээ амьсгал гаргалаа цээж буулаа. Бүхий л анхаарлаа бүгд амьсгал дээрээ төвлөрүүлээ. Тогтмол хэвийн амьсгал авах нь таныг таагаа бүхнээс чөлөөлөх боломжийг олгодог. Бид амьсгал маань маш чухал гэдгийг мэддэг хэрнээ амьсгалын дасгал бас тогтмол хийдэггүй. Харин амьсгалын дасгалд ач холбогдол өгөөд амьсгалаа анзаарч амьсгалын хэрэг бие маань тайвширч өөрийгөө чөлөөлөх, цэвэрлэх боломжтой байдаг. Одоо бүгд амьсгалаа илүү сайхан урд удаасаа илүү нарийн сайхан ажиглая. Амьсгал авлаа. Удаан гихчин гаргая. Одоо бүгд амьсгал авахдаа 5 тоолъё. Амьсгал гаргахдаа 5 тоолъё. Авлаа 5 тоолъё. Гаргалаа 5 тоолъё. Амьсгал авахд хэцүү байна уу? Амьсгал гаргахад хэцүү байна уу? Ажиглаарай. Зарим хүмүүс илүү амархан аваад гаргахтаа хэцүү мэдрэмжүүдийг авдаг бол бусад хэсэг нь эсэргээрээ байх тохиолдол байна. Болж өгвөл амьсгалаа
яг авч байгаа хэмнэл ижлэх нь гаргаж байгаа хэмнэлээ бас мөн адил ичил байлгахыг хичээгээрэй. Амьсгал авлаа. Амьсгалыг удаан сайхан гаргая. Амьсгал авч байхдаа биедээ сайхан эерэг бүхнийг татаж өөртөө хүсэж байгаа гайхалтай болгоноо авчирч байна гэж төсөөлөв. Харин амьсгалыг гаргахдаа өөртөө байгаа сөрөг таагүй өөрөөсөө холдуулан зайлуулах бүхнээ гаргаж байна гэж төсөөлөв. Амьсгалыг удаан авлаа. Удаан сайхан гаргая. Олон бодол төрж байна уу ажиглээ. Бодлууд маань эмх зэгцгүй замраагүй байна уу бас ажиглээ. Одоо таны бүхий л анхаарал яг л одоо цагтаа энэ цаг мөчтөө төвлөрүүлэх сайн байна. Даанч харамсалтай нь бид одоо цаг дээр маш их санаа зовнил, анхаарал төвлөрөхгүй байдал, олон хөөрсөн бодол, эмх замраагүй бодлуудтай эзэмдэгдэж амьдрдаг. Яг одоо та энэ цаг мөч энэ амьсгал дээр төвлөрөх ёстой байтал зарим хүмүүс дараагийн хийх зүйл, амжуулах зүйлээ санаа зовн түүнийг бодож яг энэ цагийн өчөө алдсан байдаг. Бидний стрессгүй аз жаргалтай болгож байгаа зүйл бол яг одоо цагийн бодит мэдрэмж. Яг одоо цагтаа та оршиж чадчихэв үү? Амьсгал, анхаарал бүхэн төвлөрч чадчихэв үү? Амьсгалыг удаан аваад гаргахын хэрээр би маань хэр их тайвширч байна ч гэсараа. Яг л бүр зориулж, анхаарлаа хандуулж амьсгалыг удаан гिचн аваа. Удаан гिचн гаргая. Зөвхөн амьсгалын дасгал хийсээр байгаад бид өөртөө байгаас таагүй бүхнийг чөлөөлж чадах боломжтой гэж боддоо. Амьсгал авлаа. Удаан гिचн сайхан гаргая. Гаргаж байгаа амьсгал бүр таныг цэвэрлэж эерэг нэгэн болгож байгаа гэдгийг бүү мартаарай. Бүхий л анхаарлаа олон хөөрсөн бодолтой биш. Яг одоо хэрхэн амьсгал авч гаргаж байгаа анзаараарай. Зарим хүнд бол 5 секундэд амьсгал аваад 5 секунд гарахад маш хэцүү байна. Зарим нь тагларч бөглөхгүй байгаа мэдрэмжийг ч авна. Зарим нь бүр сайхан уужирч тайвширч байгаа мэдрэмжийг авна. Амьсгал авахтаа цээж дэшээ. Амьсгал гаргалаа. Цээж хөнгөн бууж байгаа мэдрээ. Амьсгал авлаа. Цээж дэшээ. Амьсгал гаргалаа. Цээж бууж байгаа мэдрээ. Ахаад авлаа. Удаан сайхан гаргая. Та нэг бодлоо удирдах сур. Эсвэл бодол таныг удирдах болно. Хүн юу бодож төсөөлж чадна? Түүнийг амьдрал дээр бодит болох боломжтой байдаг. Гэвч бид энэ сайхан давуу чанараа хизээч барагтаа ашигладаггүй.
дандаа сөрөг талд нь ашиглаж, сөрөг зүйлээ их бодож, сөрөг энерги хэсгэж, сөрөг зүйлстэй учирсаар, мэдэрсээр туулсаар л байдаг. Бидний уурга тарих бол яг үнэндээ биднийг сайн амьдрахад нөлөөлөв хамгийн хүчтэй хэрэгсэл. Харин бид зөв ашиглахгүй юм бол эргээд сөргөөр нөлөөлөх тохиолдол байдаг. Бидний олон удаан хугацаанд бодсон сөрөг бодлууд маань биднийг өвдөх гол шалтгаан болдог гэж боддог. Жишээлбэл уур хилэн бухимдуу хүмүүс бол бамбай асуудалтай болчихдог. Айдас, түгшүүр, их гомдомтгой хүмүүсийн хувьд бол эмэгтэйчүүдийн асуудлууд давсаг өндөвчний асуудал хэрэг үүсчихдээ. Яг одоо ингэж хэлэхээр бас итгэхгүй хүн зөндөө байж магадгүй. Сайн анзаараад бодоо бас эргэн тойрныхоо хүмүүсийг чиглаад үзээрэй. Бодол бол бидний амьдралыг тэр чигт нь өөрчилж байна. Магадгүй та стресстэй, ууралдаг байх юм бол тэрнийхээ шалтгааныг нэг бодоод үзээрэй. Би ер нь яагаад стресстэй байна? Би яагаад уурлаад байна? Яг сайн анзаарах юм бол та яг л тэр стресстүүлэх зүйлсээ олон удаа бодсон байдаг. Тэр уур хүргээд байгаа зүйлсээ дахин өөртөө сануулсан бодсон байдаг. Тэр олон удаа бодсон бодол автоматар таны ухаалаг тархинд мэдээлэл болон үүсдэг. Та юуг хамгийн их бодно? Таны ухаалаг тарих тэр зүйлсийг тань дахин сануулж байдаг. Өөрийгөө өнөөдрөөс анзаараарай. За сөрөг зүйлсээр төвлөрөөд байна уу? Эерэг зүйлсээр төвлөрөөд байна. Таны юун дээр илүү төвлөрөөд байна? Түүнийг тархичин тань сануулаад л байх. Таны бодлын сав яг ямар зүйлсээс бүрдэж байна? Ямар бодлоос бүрдэж байна? Тэр зүйлсийг л та давтамжтайгаар боддог. Өдөрт бидэнд дунджаар 70,000 гаруй бодол эргэлзчихэд гэвч харамсалтай нь бид юуны ихэнхийн сөрөг талаас нь хардаг, сөрөг талаас нь боддог, сөргөөр ургуулж хардаг. За тэгээд олон бодол маань сөргөөр бодогдоод байгаа учраас бидний ухаалаг тарих нөхөл сөрөг зүйлсээ дахин сануулдаг байна. Тэгэхээр та амьдралаа өөрчлөхийг хүсвэл эхлээд өөрийгөө өөрчил. Харин өөрийгөө өөрчлөх хамгийн том алхам бол ерөөсөө бодлоо өөрчлөх. Өмнө та альва нэг зүйлийг энэ болохгүй, энэ муухай гэж хардаг байсан бол арай өөр зүйлс нь хараад үзээрэй. Яг таны тэр харих хандлага өнцөг өөрчлөгдөхөд л бүх зүйл өөрчлөгдөж эхэлдэг. Та хүсэх юм бол энэ хорвоо дээр боломжгүй зүйл байхгүй. Та хүсэх юм бол амьдралаа маш сайн гайхалтай эерэг зам руу шүтэлж чадна. Тэр байтугай та хүсэх юм бол өөртөө байгаа зовир, шанал, гомдол, айц бүх зүйлсээ бодлын хүчээр давтуулж байна. За бүр хамгийн гайхамшигтай нь бодлын хүчээрээ бид итгэрч боломж байна. Маш олон өвчин эмийг бол ерөөсөө бодолтой гүн автагдсаас болдог. Ялангуяа сөрөг бодолтой. Би ийм өвчин туссан, би ингэж хүндэрч байна, би одоо ингэ баларх нэ. Эерэг сайхан зүйлийг бодохоор дандаа сөрөг зүйлсээр төвлөрсөн байна. Мэдээж сөрөг зүйлээр төвлөрөөд ирэхээр тарих танд сөрөг бүхнийг дахин сануулна. Тэгээ үр дүн мэдээж сөрөг үрдэн байдаг гэсэн.
Харин та эерэг сайхан зүйл дээр, эерэг бүхэн дээр төвлөрөх тусам таны ухаалагдах таныг сайн сайхан зүйлийг харуулах, сайн сайхныг мэдрэх, сайн сайхнаар аливаа зүйлд хандах хандлагыг хүртэл өөрчилдөг. Бүх зүйл таны бодлоос эхэлдэг. Мэдээж бид бүхэнд өдөр болгон л саад бэрхшээл, хэцүү асуудал, шантармаа тохиолддог. Гэхдээ энэ бол зүгээр л амьдралын нэг салшгүй. Ямар ч замаар явсан заавал асуудал гэдэг зүйл гарч ирнэ. Асуудлаа шийдлээ, хэсэг сайхан асуудалгүй явна. Дараа нь давхил нэг зүйл тохиолдож байна. Энэ бол амьдралын тойрог. Тэгэхээр та эдгээр янз бүрийн нөхцөл байдал хандлагаа л өөрчлөх хэрэгтэй. Тийм бол таны амьдрал илүү хялбар болно. Та илүү аз жаргалтай тайван амьдрах болно. Энэ бүхэн маань эргээд л бидний бодлоос эхэлнэ. Та альва зүйлийг сөрөг талаас нь биш, эерэг талаас нь харж эхлэх үед л таны амьдрал хэдэн алхмаар илүү сайжирсан. Бидэнд үргэлж сонголт хийх боломж байдаг. Сайн сайхан үнцгийг харах уу? Сар түүхтэй, бэрхшээлтэй, яривхтай болгож харах уу? Таны ухаалаг тарих, таны байнга боддог зүйлсийг л танд сануулж үлдээх учир яг ямар бодлоо үлдээхээ та өөрөө шийдээрэй. Бид ихэнхдээ л өнгөрсөн болсон зүйл санаа зовж би ингэх байсан юм, тех байсан юм хэмээн бодож шүтэлдэг. Яг үнэндээ бид өнгөрснийг хэдэн мянган удаа дурсан санаад тэр айл хэдийн өнгөрсөн зүйл. Тэгэхээр та өнгөрснөөс зөвхөн сайхан дурсамжуудыг л эргэж санаарай. Учир нь сөрөг дурсамжууд бидэнд яг одоо цаг болон ирээдүйг мэдрэх гайхалтай зүйлүүдийг сааргажуулж идэг. Тэгэхээр танд төрсөн нэг бодол маань ерөнхийдөө 90 секунд хугацаанд л үргэлжилж идэг. Тэгэхээр бид сөрөг байдалд навтагдаж, сөрөг талыг харж, сөрөг байдлаар бодсноор тухайн бодлыг олшруулж идэг. Олшруулна. Илүү ядармаатай, яривхтай болгоно. За бүр зарим хүмүүсүүд л тэрэндээ стресс нь, уурлал, гомдон дахин таг унтарч авсаар л байдаг. Тэгэхээр та сөрөг бодол орж ирэх болгонд хүнийг эергээр харах гэж, сайхан талыг харах гэж чигээрээ. Сөрөг бодлоод төрөх үе түүнийг явуулж оронд нь эерэг бодлуудыг өөртөө татах гэж чигээрээ. За яг энэ алхам л таны бодлын савыг цэвэрлэж аажмаар та өөртөө сайн сайхан зүйлийг татах, бодлын хүчээр аз жаргалтай, баяр баясгалтай амьдрах боломжийг олгох юм. Яг л би таныг өөрчлөгдөж чаднаа. Та гайхалтай сайхан зүйлийг бодож, эерэг зүйлсийг гайхалтайгаар харж чаддаг болно гэж итгэж байгаатай адил та өөртөө итгээрэй. Та хүсэх юм бол энэ хорвоо дээр боломжгүй зүйл гэж байхгүй. Бүх зүйл боломжтой. Хамгийн гол нь та өөртөө итэг, бодолтой итэг, бодлоо зэгцэл, бодлын саваа эерэг болгох. Гүнзгий сайхан амьсгал авъя. Удаан хөвчөн гаргая. Амьсгал авлаа. Удаан сайхан гаргая. Амьсгал авлаа. Амьсгалыг удаан тавиар гаргая. Бяцлаглалын хугацаанд та бүхий л анхаарлаа амьсгал дээрээ төвлөрүүлэн амьсгалаа ажиглаж
амьсгалынхаа тусламжтай өөрөө цэвэрлэж, чөлөөлж чадсан гэдэгт найдаж байна. Амьсгалын дасгал маань бидний амьдралд маш чухал байр суурь эзэлдэг. Амьсгалахгүйгээр бид яг амьдарч чадахгүйтэй адилхан. Амьсгалын дасгал маань маш чухал гэдгийг бүү мартаарай. Үнцгий сайхан амьсгал авлаа. Амьсгал гаргаад бие сайхан тайвширч чөлөөлөгдсөн байгааг анзаарай. Өнөөдрийнхөө бодлоо удирдахыг бясалгал хамт байж өөрийгөө хайрласантай ашиг баярлалаа. Намасте.